The skyscrapers causing vertigo. The countdown begins in Tokyo. 27 days alone means 20 million ways to cope without you. I'm in a reckless fever, love-struck girl, I tease her. Thought I'd never be her. Quite the job you've done on me, sir. You've been hosting parties. In my mind I'm working overtime to have you in my world. Oh, what a curse it is to be a lover girl. Жогостой. За. Сайн байна уу? Бичлэгтэй тавтай морил. За тэгээд та бүхэндээ 2026 оны 2 сарын 2-ны 8 цаг 35 минутаас мэдчилж байна. Зак. Өнөөдөр айгу онцгой өдөр. Өнөөдөр миний төсөө өдөр, ажилтны өдөр, хичээлтэй өдөр, эсвэл дугуулan сургалтын өдөр миний төсөө өдрийг яаж өргөдөлж яг өнөөдөр бичлэгтээ харуулах болно. Биш нэг хоёрын ихтэйгээд байгаа шүү дээ. Нэг нь нөгөө нэг дуу хөгжим юм тавьдаг, нөгөөх нь нөгөө нэг бахан өдөр тутмын амьдрал влог гэдэг тавьдаг. Би нөгөө дуу хөгжим тавьдаг аккаунт дээр жаахан итгэвтэй байгаа үргэлж энэ аккаунтаа бараг жил орчим хайсан байсан заяа. Одоо би хаяад бараг 9 сар болж байна. Хамгийн сүүлд тэгэхээр би өмнө жилийн 5-6 сард бичлэг тавьжсэн шүү дээ. Одоо болохоор яг энэ аккаунтыг нэлээд итгэвтэй гэж бодож байгаа. Сард яаж нэг хоёр бичлэгийг амжуулж чадах гэж бодож байгаа. Өнөөдөр юу хийх чинь вэ гэхээр за их би та планетаа харуулъя заяа. Юуташ би гэрээсээ гарна. Гэрээсээ гараад шууд урлан руугаа явна. Манай урландээс ойрхон нэг 20 минутын зайтай. Гэтэ би яг одоо явахгүй л хоцооч хэлэх гэдэг. Гэт манай хичээл өдөр авдаг болохоор би 11-ээс тарангуудаа шууд сургууль руугаа яваад 1-ээс 5-ын хооронд пэйжгаад тэгээд дэмс орой хайна да. Би одоо нүдэн хянслаад эхлээ хувцас өмч нүдэн хянслан дээр юм уу? Зак сонсогдсон гайгүй байна. За 2 сарын 2 чинь ерөөдөө сухатай жинсийг хийгээд байгаа шүү дээ. Нарны тусал is the best way to glow up. Өчигдөр би одоо нөгөө нэгтэй хад өнөөдөр нэг дахиад нэг нас нэмлээ шүү дээ. Энэ насны нэмхээс өмнө би ингээд хийж бүтээсэн зүйл гэх юм бол Монгол хэлний олимпиадын дүүргийн олимпиадад 3 дугаар эзэлсэн. Тэгээд юус баггүй юу? Шагналаа 26-нд буюу 7 оны өмнө очивсан баггүй юу? Тэгсэн яасан гэж. Тэгээ яасан ч баг. Нэг сүртэй уул нь надтай хамт ингээд оролцоод одоо тийм би 3 дугаар явсан бол 2 дугаар байранд авсан хүүхдүүд нь ингээд медальтай л байх шиг байсан. Эсвэл би буруу санаж магадгүй. Би бас тэ оронгаад юм чи буруу санаж магадгүй л гэхдээ медальтай л ах шиг байсан. Тэнгүүтээ хаа байсан тийм 7 бодлоо ингээд яваад очиж байгаа тийм үйлслэсэн л та яг ингээд өмчлөг гэдэг чинь бас их зүйл. Би бас ингээд муухай байгаа ч юм мэдгүй. Тэгэж би бол аягүй туслах гэжтэй тийм учраас ингээд наны янгууд энэ аягүй ингээд туслахтад хамаг байхад тоошоор ингээд хамж аваад байхгүй. Тийм учраас гадуур нэг жаахан нэг ингээд паудерчл надад аягүй цохимжтой байдаг. За тэгэхээр тул дээрээ өрөөнөөсөө гарцгаа. Өнөөдөр юу ахгүй юу? Урдан дээр бас нэг айгүй нэг хөөх юм болох ч байгаа. Тэрний үг гэхээр одоо нэг урлан надтай амтай манай ангийн үлэнгийн нэг том одоо тийм 11-12 дахь ангийн ихчнэр маань өнөөдөр ингээд уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж байгаа. Хамгийн муухай нь юу заяа? Би уран зургийн үзэсгэлэнгийн нээлт нь 3 цагаас. Гэтэ хамгийн амжилттай нөгөө манай жил өдөр орж байгаа гэсэн штеп. Тийм учраас би нээлтэнд нь олцож амжихгүй заяа. Би бол ингээд нээлтэнд нь оролцоод ингээд зургийн аймгаа тухтай өдөн гэж бодсон чинь ингээд үгүй амжихгүй болцоо. Тийм учраас яг нээлтэнд нь амжихгүй ч гэсэн дараа тэгж байгаа нэг өдөр бол ож үтнэ гэж байгаа гэж бодож байгаа ч яг уу биш угаасаа үзнэ. Тэгээд тэр ахыг цаялаас нэг хөр яллага авах танихал бай. За ингээд болов. Юугээд бол ингээд шууд ингээд авсан ч болно. Гэтэ бас нэг төсөөд тийм нэг гой баймаар юм. гэж нэгэдэг. Яг нь флаш тавьчих. Яг нь тагмагийн салаад жаахан хаалын флашлаг. Нэлээд жоохон минималист
амьдралтай төлөв хүндтэй. Хүндтэй ч байх хүн. Нэгд баг контентны оронж гэсэн үг. Би юу гэж хоцох нэ. Ийм одоо яг гэрээсээ гараа явж байна. За яг одоо 9 цаг болсон байж байна. Жаахан хоцрох төлөвтэй байна. Тэгээд гүндэ. Сайхан үлжиж байна уу? Тэгээд хөлдөж бүсийг үлжээл явчихна. Ийм хөөрхөн байна. За ингээ манай үзэгчдэд ямар нэг үг хэлээч. Тэгээд амжилттай даваараа цагаан сараа гоё хийгээрэй. За баярлаа. Миний зурж байгааг одоо харуулах. Мөсөг газарчээд энэ ингээд авирлаг байгаа. Ингээд гайхан биширцгээ та нар. Ингээ бүгдээ Монгол Улсын авдын жижигчин Тэмүүлэн гойтой танилцлаа. Манай Тэмүүлэн гой одоо 71 насыг зоглож байгаа гэж байна. Монгол Улсын авдын жижигчин. За жоок. Өөрийгөө танилцуулаарай. Намайг Индранэс гэдэг. Би досдгоор ангиа тгээс осодоо. За манай үзэгчдэд зориулж ямар нэгэн үг, сэтгэлийн үгээ тий одоо краштай жамаагүй сэтгэлээ. За. Краш гэдэг юм байхгүй шүү, буруугаар асахгүй. Тэгээд зориулж хийх үг гэх юм бол засхуураад үзээр. Тэгээд манай үзэсгэлэнгийн хоёр эзний нэг нөгөө эзнээр яриг багш байна. Гэтэ ихээр нь бэлжлэг ам. Манай инхлийн ихч хүрцээсэн байна. За, сайн байна уу? Сайн байцгаана. Үзэсгэлэн гаргаж байгаа сэтгэл ямар байна? Сонирн байна. Догтлоод байна. Анхны үзэсгэлэн болохоор доглоод байгаа ах тий. Жоохон сандарж байна бас. Таны хамгийн удсан сэтгэлээ гаргасан зураг нь аль байгаа вэ? Аль зурган дээр хамгийн их тий хэцүү эсвэл байсан бэ? Шууд бүтээлийнхаа нэрийг хэлчих. Тэр хөргүүд дээр л хэцүү байсан да. Тэгээ зохиомжуудаас гэвэл хамгийн таалагдсан тэр болчууртай зураг байгаа. За одоо тэгээд манай дагагчдад хандаж хэлэх зураачийн үг сэтгэл. За like, subscribe гэж байна. Ингээд манай инхлэн ихч байлаа. За Instagram-ын дараа нь олж манай инхлэн ихчийг IG дээр дагцгаагаарай хүмүүсээ. Баярлалаа. Юу хөөрхий. Энэ нөгөө таны зургуудын юу байсан те? Юу хөөрхий. Хартаа. Энэ одоо нөгөө манай инхлэн ихчийн маань уран бүтээлүүдийн подкастуудын надад ингэж бэлэг болгон өгсөн байна. Инхлэн ихтэй маш их баярлалаа. Юу хөөрхий. Thank you so much гэж хэлье. Аригато гозаимас. Одоо уулангаасаа гараад яг ингээд коридорд ороо алхаад явж байна. Хүй юу гэж бид одоо өөрөө хүчин манай хамгийн яст мэлхийн найз маань ялцаач чи би бас амар шүү дээ 10 он чинь коллеж гарсан үстэй би коллеж гарсан яцаа зэн блог дээр орооч шүү чи юу хуцсан вэ ороохгүй яа гэх за илүү ой бэж ой намайг битгий яа бэж би наас юу нэр кемиксэн хүний одоо яг тараад
бэлгээ аваад өвтлөөд харих гэж байна. Гадаад амар хүйтэн байна. The next day. Яг ингээд Мишель ах инхлэгч хоёрынхаа үзэсгэлэн дээр яг одоо бит хоёр хүлцэн ирсэн байна. За одоо яг эхлээд баруун зүгээс нь эхлээд танилцуулаад явцгаая. Яг энэхүү одоо ингээд те зургийг харахад хоёр хүүхдийн зураг байгаа харагдаж байна. Энэ хоёр болохоор хоёулаа Мишель ахын маань уран бүтээл. Энэ болохоор бид бүгдээрээ хүүхдүүдийн цуврал төрөг 1 болон 2 байна. За нааш явцгаая. Үнийг харж байгаачлан одоо нөгөө бид бүгдийн мэдэх La La Land гэж кино байдаг шүү дээ. Тэр киноноос одоо тий одоо ингэж санаа авсан mixed media уран бүтээлийг та бүхэн харж болно. За энэ QR кодыг уншуулад үзээрэй. A sickly romance in the air. Lovers stroll without a care inside. Ooh, this can't be right. 'Cause the За League mixed media байна. За үнийг харж байгаачлан тий Монголын дээд лигийн бишрэлт металл баг байна, хасын үлгүүд байна, хов чанхтууд байна тий. Одоо эдгээр багуудын одоо тий тоглолтын үеийн юм гоё юм. Mixed media уран бүтээлийг та бүхэн харж болно. Энэ QR кодыг уншуулснаар та бүхэн бас харах боломжтой юм аа. Энэ болохоор миний хамгийн дуртай хэсэг энэ юу вэ гэхээр The Color самтлыг маань ингэж постернд дүрслсэн байгаа. Би бол Color самтлыг айгүй их дуртай. Хайлсан шоколад mixed media байна. Наашаа явцгаая. Ер нь багын талаас эхлэхээр дандаа Мишель ахын уран бүтээлүүд байгаа. Аав хүү хоёр цуврал бүтээлүүд байна. stepped outside and burned my skin. Харж байгаачлан за энэ бол зөвхөн миний бодол заа юу. Энэ нь болохоор яаж байгаа вэ гэхээр энэ болохоор арай жаахан тод өнгөөр, энийг нь арай жаахан бүдэг те. Бүдэг юм жаахан blurred юм өнгөөр будагдсан зохиомжийг харагдаж байна. Түүнээс биш болохоор яг хоёулаа адилхан гэхдээ өнгө нь өөр учраас хоёр өөр зүйлсийг харуулж иж магадгүй юм гэж үзэгч миний хувьд таамаглаж байна. Found a new guy, I'm only getting older. I've never had a Яг үүний дараа энэ бол жинхэнэ chef's kiss. Харалтаа. Диважингийн хүүхдэрээ зохиомж. everybody's falling in love and I'm falling. Үнийг болохоор надаа яг энэ зургийг зурж байхад би яг тохойд нь харж ирсэн. Яг яаж вэ гэхээр айгүй тийм нарийн мэдлээ одоо та ингээд харуулчихгүй да ингээд бүчлээ ингээд. Энэ манай багш байна. Everybody's falling in love, but me. Яг үзэсгэлэнгийн маань гол болохоор манай инхлийн хичээн тоглоомын талбай одоо тийм уран бүтээл маань энэ төв голдон залгч байна. Энэ зураг бас айгүй дуртай. Та бүхэн харж байгаачлан цэнхэр ер нь харж байгаачлан Мишель ах маань цэнхэр өнгөнд айгүй дуртай юм шиг харагдаж байна. Одоо харалтаа. Энэ зураг яаж юм тийм дотн тийм дулаан тэрл дотн санагдж байгаа. Энэ хар зургнуудыг нэрвтэй танилцуулаад тэрэг бах. Угаасаа харж байгаачлан чихэн masterpiece-үүдийг танилцуулаад яхав дээ. Манай Тэмүүлэн тайлбарлаад явнаа. За, фоник чамд дэмжүүл. Сайн байцгаана уу? За, Тэмүүлэлээ. За, одоо би инхлийн хичээхийн үзэсгэлэн уран зургуудыг танилцуулахаар энэ зогсож байна. За, эхний зураг болох тоглоомын талбай гэсэн зургийн зохиомжоос эхэлж байна. За, энэ хоёр зураг ингээд зохиомж 1, энэ нь зохиомж 2 гэж байгаа. За, ингээд харах юм бол энэ тал нь арай хүүтэн дүү илүү тийм бараа өнгөнүүд харагдаж байгаа бол энэ тал дээр амар гоё гэгээлэг дулаахан тийм гоё өнгөнүүд харагдаж байгаамаа. Жишээ явах юм бол Варын хуулбар зураг гарч ирлээ. Ихэдөө тийм гоё амар хийлж мэдрэмшгүй тийм хийлж болохгүй тийм мэдрэмжээдээс тийм өгөөд байна л та. Энэ зураг бол надад хамгийн их таалагдж байгаа зураг.
ийм төгөлдөр хууран дээр ингээд цагаан сарна. Тэгээд дээр нь ийм бяцхан охин сууж байгаа. Дээрээс нь ингээд бамбарш тэрсэн байгаа ингээд зүүдний ертөнцөөр аялаад байгаа юм шиг тийм амарлаг мэдрэмж ингээд хослоод төрж ийн л та. За дараагийн зураг руу. Вау, энэ зургийг яг анх зурж байхад би бас харж байсан юм аа. Энэ бас үнэн лага. Тэгээ би анх ингээд тойруулаад бөөрийн хийлээ зураад хаар юу юм болоод би. Тэгээ маргааш нь ингээд харсан чинь бараг ингээд дуусчихсан. Амар гоё. Энэ дээр бас ингээд эхлэх чинь ингээд амар гоё. Тэглийнхээ гүнтэй гамиг зурсан гэж би ер нь ойлгож байна. 70 хэрэгт яг л юм байдаг хаа. За энэ зураг болохоор байгалийн зураг гинэ. Ингээд харах юм бол яг л ингээд байгалийн үзэсгэлэн гоо тий эрийг илүү тодтогч тийм харуулсан зураг шиг санагдчихээн. Энэ минь хүртэл ингээд бүх зураас мураасыг нь хүртэл айгүй нарийн айгүй гоё зурсан. Тэгээд энэ нар марыг харалтаа ингээд амар гоё тий ингээд яг ингээд байгалыг зурганд буулгасан байна. Энэ бас муу адил байгалийн зургийн хөлбөр байна. Энэ бас яг адилхан бас амар гоё санагдаж байна. За энийг харах юм бол ингээд мэдээж ингээд жиргээ гэсэн чтэй зураг. Яг ингээд дөнгөж ингээд хичээлээсээ ичээд одоо би ингээд яг авсан хамгийн гой бэлгүүнүүдээ ингээд харуулад за ранглах нь ч үгүй зүгээр ингээд харуулад явъя заяа. Одоо гайгүй сонсож байна. Миний түрүүнд авсан бэлэг болохоор энэсэн яг танаас хэлсэн шүү дээ. Манай инглиш маань өөрийнхөө гаргаж байгаа үзэсгэлэнгийн одоо юм гол юм уран бүтээлүүдийнхаа юм посткартыг одоо биелсэн байгаа. Тэгээд энэ бол би баг подкаст гэдэг чинь юу ч нэг захиандаа ингэж нэг открет гэж хэлдэг. За нэг захиандаа ингэж энэ лөө хаашаа гэдгийг ингэж бичиж байгаа тийм явуулдаг. Гэтэ би нэг хонт явуулах баха. Өрөөндөө ингэ хадгалаад тийм тэвдээд ч юм ингээд ингэ хадгалах байх гэж бодсон. Тэгээд инглиштэй маш их байлаа. Синий лав дараагийн бэлэг маань юу байсан бэ гэхээр ийм бэлэг шсэн. Энэ хөөрхөн заяа. Өрөв тас. Тэгээд энэ хайцнаас зөндөө олон чихтэй байсан. Гэтэ тэр хүн юмч өсөө чихрүүдийн мэдсэн л байхгүй юу тийм. Би ч нэг өрөв тас гэдэг үстэй тэ нэг юм хүүглэн нэг хүүг тавьчих авчаад нэг дааван дээрээс хүүг тавьчихад байдаг нэг шөвөөд штэ. Тэр шөвөө тэнгүүтээ энэ хамгийн лагын заяа бүр ингэж малгайн тайлагдана. Тэнгүүтээ ингээд одоолноос таалагдсан хамгийн бүр онцгой хийхэд манай тэр найз энийг надад өөрөө хийж өгсөн заяа. Орныхоо нэг бол нэг хөөх ингээд тавьчих надад амар хөөхсөн гэсэн. Тэгээд бэлгүүнээдээ маш их баярлаа. Үнсчи. Тэгээд энэ хөөхөн бэлэг байна. Яг энэний дараа бас энэ асаа хөөхөн бэлэг заяа. Танаас та харуулъя. Тост. Надад энэ хөөхөн тост хийсэн. Тэгээд холоос яаж харуулмаар юм бэ? Нэг юм тост хийсэн баггүй юу? Энийг болохоор хөө гэсэн бэ гэхээр манай Жулия өгсөн. Юу гэдэг гуурс цэвэрлэгч байхаа. Гуурс ингэ цэвэрлээд байгаа юм мөстэй нэг юм төмрөөд штэ. Тэрүүгээр хийсэн ийм хөөхөн тост. Тэгэд ингээд хамгийн гоо нэг зөв юм батгын юм сав болдог тост. Тэгээд ингээд тацхан одоо ингээд харуулах юм бол ингээд жижигхэн капсул хийсэн юм хөөхөн жижигхэн юм захиатай тэнгүүд нэг захиаг ингээд би ингээд нэг үзсэн байхгүй юу? Яг нэгэд ингээд уншсан чинь тэр захиаг би яг олоодох заяа. Олчих шүү. За. Яг ингэж хэлсэн байсан. Унштай. 100к subscribe-тэй болоход нь амжилт хүсэж байна. Угаасаа чи чадна гэсэн байхгүй. Тэгээд Жулиада ийм их баярлалаа. Тэгээд угаасаа хизээний өдөр 100к subscribe-тэй болно. Одоо чи ихэдээ subscribe-тай байлаа. Тоолё. Одоохонд бол маш бага subscribe-тэй байгаа. Тэгээд ирээдүйд хизээний өдөр 100к бол хэрвээ би хичээхгүй хичээгээд тууштай хичээх юм бол би 100к хүрэх байхаа гэж бодож байна. Гэтэ мэдгүй яг хүрэх мэдгүй. Гэтэ хүрэх хичээнэ. Ингээд шилээд үчээ. Ихсээс би ингээд шил болсон. Цагч нэ. Yes. Манай гитар налаж дараагийн бэлэг бол энэ байна.
Өөр яг нэгдүгээр ангиас найз манай хоёр найз нийлж байгаа төгсөн. Тэгээд энэ бэлгэмчс амин хөөрхөн заяа яг татхааны яг unboxing харандаа. Тэгээд нэг тохойны хэмжээтэй тохойж өгөхгүй байна гэдэг нэг гарын нэг ойлцоо хэдэн сантиметр 40 сантиметрийн утгатай яг ийм харандаа надад бэлгэлсэн. Одоо тэгээд бичгээд ямар ч хэцүү биш ингээд ямар ч юм саадгүй юм байл л дээ. Гэтэ надад нэг юм асуудал тулгарч байгаа байхгүй юу? Одоо энийг одоо хэрэг үзүүлэхээр бол яаж үзүүлэх вэ гэж бодож байгаа юм. Одоо энэ тарих юм үзүүлэгч олдтой нь шүү дээ. Баярлалаа гэжлээ. За тацгаа тэгээд нэг юм Лего хэлбэл амар туттай баг миний хоббиний нэг хэсэг болт юм шиг байлаа. Энийг тэгж яа амлчин өдрөөр ч юм уу эсвэл нэг сайхан тавчгаа орой нэг сайхан гоё ингээ эвлүүлээд гоё ингээ чийлээд music collector хичээсэн сая чийлээд sound гэж бодож байгаа. Тэгээд энэ одоолны jelly тэгээд би нэг задлж үзсэн. Тэгээд надаас хөөрхөн таалагдсан. Яг чи надад ялгаа ингэж нэг уруулийн бодог цуглуулах тухтай хүнд бол амар хөөрхөн зэрэг энэ хөөрхөн палетаараа гэдэг. Яг юм чинь оо яг би эндээс нэг ганц удаа хэлцэгтэй яг. Зак энийг буцаад хийчи. Bracelet зүгээрээ амар cool гацтай. Would you give me those ocean eyes? Nirvana гэж байгаа шүү. Би аяа бичлэг хийж. Маркий бод. Rest in peace, Kurt Cobain. Яа гэж яа нэг тэгээд аадстэй. Манай нэг найз надаа энэ утаас дөрөв идэж уух амттай юм гэсэн. Тэгээд мэдээж хүн л юм чи тэгээд бүгдээ ингээд тэр дор мэдсэн. Тэгээд Соничкада спасибо большое моя милота гэчихлээ да. Билгний бүгдээ ингээд яг ийм байна. За одоо энэ ингээд юм бичлэгээ ингээд дуусгая. Одоо би яг бичлэгээ дуусгаад тэгээд эдитэд 2 сарын 4, 5 эсвэл 6-нд channel дээр маань орох байх гэж бодож байна. Бичлэгээ яг ингээд дуусгая. Тэгээд минь төрөгсөн бүх найз нөхөд, хамаатнууд, таньдаг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд ер нь ингээд нэг шинэ асуу үдэж гин да. Яагаад шоолоод байгаа юм? Инээтэй наа. Өөрөө инээдтэй заяа. За юу ингэ дуусгая. Шингэлгээр уулзцгаая. За баяртай. Пока. Үнсээ. Oh, what a curse it is to be a lover girl.